Сайн бацгаана уу? Туяа байна. За өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө мөнгийг хэрхэн үржүүлж, өсгөж, хоримтлуулж байгаа талаараа ярьж өгч байна. За би мөнгөө хоримтлуулж өсгөхөд надад мандал хоримтлал аппликейшн тусалж байгаа. За ингээд мандал хоримтлал аппликейшны талаар ревю хийж харуулъя. За мандал хоримтлал аппликейшнийг ашигласнаар танд 3 даваа тал бий болно. Нэгдүгээрт аль тохиолдолд банкны хадгаламжаас илүү өгөөж хүртэнэ. Хоёрдугаарт хэрэглэхэд маш амархан. Та ерөөсө холболтоодоо хийгээл орхичихсан байхад автоматар хоримтлалтай болоод таны мөнгө чинь автоматар геометрийн бариураар өснө гэсэн үг. За гуравт нь хоримтлалын хүч гэдэг зүйлийг та мэдэрнэ. Энэ бол саяны хэлсэн шиг таны мөнгө геометри бариураар яаж өсөж байгааг өөрөө шууд харах боломжтой. За ингээд энэ зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Аппликейшнаа татъя. За мандал хоримтлал аппликейшнийг татахын тулд утсан дээрээсээ мандал хоримтлал гэдээ хаахаар гараад ирнэ. Энэ үзмийн ягаан өнгийн ийм аппликейшн байна. За энэ аппликейшнийг би суулгачихсан байгаа. Одоо хэрхэн яаж хоримтлал үүсгэх талаар танилцуулъя. За би өөрийнхөө жишээн дээр ярив. Би эхний ээжэнд өөрийнхөө хадгаламжинд байсан 10 сая төгрөгийг ишээ хийгээд хоримтлалаа эхлүүлсэн. За эхлээд дөө маань 10 сая байсан. За тогтмол хийх сар бүр хийх дөө маань нэг удаагийн цалин дээрээсээ би 150 мянган төгрөг татуулж хийхээр тохиргоо хийсэн. Ингээд хугацаа нь 25 жилийн хугацаатай. Энэ мөнгийг би одоо тэтгэвртэй гарсны дараа хэрэглэнэ гэж бодож байгаа. За би ингээд 150 мянган төгрөгийг 25 жилийн хугацаатай хийж байгаа. Сард 2 удаа миний картнаас татна. Яагаад тэгэхээр би миний цалин чинь сард 2 удаа буудаг учраас за ингээд татаж авах өдрүүдэд тохируулчихнаа. За ингээд 25 жилийн дараа би ямар их мөнгөтэй болох вэ гэхээр бүм. За ингээд 25 жилийн дараа би 1 тэрбум 145 сая төгрөгтэй болох нэ. Энэ бол их мөнгө, тэ? Хоримтлал за миний хувьас яг ингээд картнасаа татуулаад хийсэн мөнгө маань ерөөсөө 100 сая төгрөг байгаа байхгүй юу? Гэтэл хоримтлалын хүч нь 1 тэрбум 45 сая төгрөг болчихсон байна. За яаж энэ их хоримтлалын хүчийг ингэж бодож танд ингэж мөнгө чи ингэж өсгөж өгч байгаа вэ гэхээр нэгдүгээр энэ аппликейшны ард мэргэжлийн одоо Монголын урдаа барьдаг санхүүч эдийн засагч нар ажиллаж байгаа. Таны мөнгийг одоо хамгийн өндөр өсөх боломжтой хувьцаа, бонд, хадгаламж гэсэн санхүүгийн хэрэгслүүд рүү хувааж хийдэг. За бонд гэхэд хамгийн ашигтай бондуудад, хувьцаа гэхэд хамгийн ашигтай хувьцаануудад тэгээд ингээд маш олон хувааж хийдэг. Олон хуваах тусам таны одоо эрсдэл маш багасна гэсэн үг. Одоо жишээлбэл нэг бонд нь өгөөж багтаа болцлоо гэхэд нөгөө бонд нь өгөөж өндөртэй байдаг ч юм уу тий. За ингээд яг мэргэжлийн хүмүүс ингэж хийж байгаа учраас надад бол санаа зовох зүйлгүй. Яагаад тэгэхээр би бол хуваараа бонд хувьцаа авч болно л да. Гэхдээ яг тэрийг судлах гэхээр маш их цаг зав орох хэрэгтэй болчдгоо. За ингээд ямар ч тохиолдолд ингээд дундчлаад үзэхээр хувьцаа бонд гэдэг маань хадгаламжийн хүнээс дандаа дээгүүр байдаг учраас миний одоо олох өгөөж бол хадгаламжаас байнга дээгүүр байх нэ. Хоёрдугаарт хоримтлалын хүч гэдэг зүйлийг энэ дээр ашигласан байна. Хоримтлалын хүч гэхээр та бүхэн шин сонсогдож магадгүй. За Альберт Эйнштейн гэдэг мундаг физикч хүн байдаг шүү дээ, хүн болгоо мэднэ. За тэр хүний хэлсэн нэг үг байдаг. Энэ болохоор хоримтлал бол дэлхийн 8 дахь гайхамшиг юм аа гэж хэлсэн байдаг. Яагаад ингэж нэхээр удаан хугацаанд тогтмол хоримтлуулах тусам таны мөнгө одоо тодорхой хугацааны дараа геометрийн бариураар өсдөг юм байна л та. За энэ та бүхэн доотлох графикийг харах юм бол ойролцоогоор нэг 10 орчим жилийн дараагаас ахвалаад таны хийсэн мөнгө 2 дахин үржигдээд явцсан байна. 100 мянган төгрөг хийхэд миний мөнгө 200 мянган төгрөг болно. 200 мянга хийхэд 400 мянга болно. Ингээд 2 дахин үржигдээд явчих чинь 10 дахь жилээс ахвалаад саяны миний харуулсан жишээн дээр хэд зөвхөн миний хийсэн мөнгө 100 сая төгрөг байна. Харин хоримтлалын хүч нь ингээд тэрбум гаруй төгрөг болчихсон. Хэд дахин өргөжсөн байна шүү дээ, тий. Тэгэхээр хугацаа өнгөрөх тусам, урт хугацаанд хийх тусам мөнгө ингэж геометрийн бариураар өсдөг юм байна. Ямар ч хүний мөнгө одоо ингэж геометри бариураар өснө гэсэн үг. Заавал өндөр дүнгээр бас эхлэх албагүй. За өндөр дүнгээр эхлэх юм бол мэдээж геометри бариураар өсөж байгаа болохоор илүү сайн. За харин яг өнөөдөр надад эхлүүлэх одоо яг бэлэн одоо хадгаламжиндаа их мөнгө байхгүй гэж бодъё л да. Тэгэхээр тгээс эхэлсэн ч болно. Энэ бол бүрэн боломжтой. За яг өнөөдөр надад хадгаламжинд одоо шууд ингээд хоримтлал эхлэх мөнгө байхгүй л окей. Тэг харин би яг энэ сарынхаа цалингаас ахуулаад 50 мянган төгрөг одоо
хоримтлуулахаар шийдлээ гэж бодъё. Тэгээд тооцоолын бүгдээрээ хийж үзье л та. За 50,000 төгрөг 25 жилийн хугацаатай хадгалуулъя. Энэ бол жилийн заавал бас 25 байх албагүй. Дуртай жилээ ингээд сонгож болно. Ер нь бол хоримтлын хүчийг мэдрэхийн тулд яг аль болох урт хугацаанд хийх юм бол километр бариусаараа илүү өсдөг юм билээ л дээ. За тэгтээ яг 25 жилээрээ тавьчих. Ингээд сард 2 удаа цалин бодог учраас сард 2 удаа татуулахаар тохиргоо хийлээ. За ингээд миний хоримтлуулсан дүн бол яг 30 сая төгрөг болох юм байна. Харин хоримтлын хүч нь 242 сая төгрөг болж байна. Ингээд нийлээд бие хугацааны 액сес 272 сая төгрөгтэй болж байна. Тэгэхээр ингээд энэ аппликейшн надад миний мөнгийг ингээд ийм сайн геометри бариусаар өсөх юм боломжтой гоё аппликейшн гаргасан байгаа учраас өнөөдөр та бүхэндээ танилцуулъя гэж бодсон. За бүгдээрээ одоо дээр байгаа линкээр холбогдоод аппликейшнаа бүгдээрээ татаж аваарай. Заавал хадгаламж эхлэх мөнгө байхгүй ч байж болно. Тэгэх юм бол яг тухайн сараас авахгүйлаад картнасаа татуулахаар тохироогоо хийчих бүрэн боломжтой юм байна. Ингээд нэг тохируулаад орчиход санаа зовох зүйлгүй таны картнаас автоматар татаад явчихна. Та харин таны мөнгө чинь ямар хуваарлтаар хэдэн хувийн өгөөчтэй яаж өсөж явж байгааг байнга харж хянах боломжтой. Дундуур нь хэрвээ та тодорхой хэмжээний орлого нэмж олоод байвал дундуур нь мөнгө бас нэмээд хийгээд авах бүрэн боломжтой юм байлээ. За тэр байтугай дуртай үедээ одоо энэ хоримтлаа цуцалж болно. Хугацаанаас өмнө цуцаллаа гэд хүүгийн цуцалдаггүй яг л хадгалсан хугацааны чинь хүүг бүрэн өгдөг юм байлээ шүү. За ингээд бүгдээрээ мандал хоримтлал аппликейшнаа дээдлийн линкээр орж татаж аваарай. Ингээд бүгдээрээ хоримтlalтай болцгоё. Баярлалаа.